305 дугаар анги. 9 тэнгэрээр дүүлэх луу. Чүфэн, ашгүй чи зүгээр байна. Чүфэнийг харсан Ли Занчин тэрхэд маш ихээр баярлаж түргхэн гэгч нь хажууд нь очоод бэртсэн эсхийн шинжин зогслоо. Би зүгээр л байгаа үсттэй. Гэт Чүфэн хөхрөн инээгээд тэднэр рүү ширтэнгээ ингэж хэллээ. Захирлаа, эднэр таны сонгосон сурагч настангууд гэсэн үү? Муугүй шүү. Мэдээж, ямар ч үед би хүнийг буруу танихгүй. Гэхдээ энэ удаа чи нэлээд том асуудал тарьсан юм шиг байна да. Бэд бүгд чамтай цуг гэр оронгүй болох нь. Ли Занчин Чүфэний мөрөн дээр гараа тавиад инээмсэглэн хэллээ. Гаднаа тэгж хэлсэн ч гэлээ Чүфэнийг буруутгаж угаа шинж огтхон ч байхгүй байв. Одоо бид нар гэр оронгүй байхгүй л болов да. Гэд Чүфэн инээв. Чүфэн юу гэсэн үг вэ? Гэд Ли Занчин тэрхэд гайхан асуулаа. Дагаад яв. Үгүй хэлчихэд Чүфэн хөдөлж эхэлснээ гэнэт зогсоод хойш харан Ли Занчины сонгосон хүмүүс рүү хараад ингэж хэллээ. Тэднийг ч бас дагуулад ир. Тэрхэд Чүфэнийг яах гэж байгааг мэдээгүй юм. Ойд ирсэн хойнооч яах гэж байгааг нь ойлгосонгүй. Чүфэнийг сүнсний тойрог хийж эхлэх үед л зүгэл юм ойлгосон юм. Түүний царайнд нь цочирдол гүн тодорч Чүфэний бүтээсэн сүнсний тойргон хаалга руу заагаад ээрч мууран хэллээ. Чүфэн, чи мянган яс оршуулгын газрын нууцыг тайлчихсан юм уу? Чүфэн, үнэн үү? Чи мянган яс оршуулгын газрыг нээчихсэн юм уу? Түүнийг харсан Ли Занчин даруйхан асуух үед бүгдийнх нь царай маш ихээр ховирч гүн цочролд орсон юм. Мянган яс оршуулгын газар гэж юу илээ дээ? Энэ бол Азуре Дарагон сургуулийн домог. Азуре Дарагон сургуульд мянган яс оршуулгын газрыг мэддэггүй хүн байхгүй. Бас орж чадах нэг ч хүн байхгүй. Мянган яс оршуулгын газарт тохиолдлоор орсон хүмүүс ихэнх нь үхээд үлдсэн нь галзуураад дуустдаг. Хэрвээ Чүфэн энэ нууцыг тайлчихсан гэвэл мянган жил тайлагдаагүй нууцыг тайлсан гэсэн үг. Энэ ч мэдээж тэднийг хангалттай цочролд оруулахар мэдээ юм. Тэдний царайг харсан Чүфэн инээмсэглэн толгой дохиод ингэж хэллээ. Би мянган яс оршуулгын газрыг олсон. Гэхдээ нууцын тайлаагүй байгаа. Харин та нарт хэлэх сайхан мэдээ байна. Энэ газарт бүгд амьд үлдэж чадна. Энэ газрын онцгой бүтцээс болж энд хэдэн 10 жил амьдарсан ч цэлийн хунтайжийн ордон лингвийн сургуулийнхан бидний гэмтээх нь битгийх л олж чадахгүй. Бас та нарыг хурдан төвшин ахиулах зүйл байгаа. Энэ бол үүслийн ургамал, профаунд ургамалтай харьцуулшгүй зүйл. Хамгийн чухал нь энд нэг хүн байгаа. Тэр хүн бол та нарын зүудэлчж байгаагүй хүн. Чүфэн, хэн байгаа юм? Чүфэн, тэнд өөр хэн байгаа юм? Битгий тойруулаад байл та. Чүфэний үгийг сонссон хүн бүрэл сониуч зандаа хөдлөгдөв. Хэн болоод Чүфэн ингэж сүр бадруулаад байна? Азуре Дарагон сургуулийн үүсгэн байгуулагч Азуре Дарагон Зинрэн гэж Чүфэн тайван хэлв. Юу? Чүфэн, чи сая юу гэсэн бэ? Ахаад хэлдэ. Түүний үгийг сонссон хүн бүрийн хүүхэн хараа агшиж сонссон зүйлдээ итгэж ч өгөхгүй байлаа. Азуре Дарагон Зинрэн энд байгаа. Гэт Чүфэн тайвнаар давтаж хэлв. Чүфэн, битгий тоглоод байл та. Азуре Дарагон сургууль бий болоод мянгаас ч олон жил болж байна. Өвөг дээдэс яаж амьд байдгийм? Гэж настангууд итгэж өгсөнгүй. Тийм шүү. Чүфэн хамаагүй ярьж болохгүй зүйлс гэж байдаг шүү. Гэт бусд нь ч бас итгэсэнгүй. Итгэхгүй байвал дагаад яв. Харахаараа та нар өөрсдөө мэднэ. Гэт Чүфэн инээмсэглэн сүнсний тойргон хаалга руу орж хав. Чүфэнийг алга болохыг харсан Ли Занчин тэрхэд ч сандарч эхэллээ. Нэг рүүгээ ширтсэний дараа тэд хувцсаа янзлаад араасаа орлоо. Сүнсний тойргон хаалгаар гарсны дараа тэд Чүфэнийг инээмсэглэн зогсож байгааг анзаарав. Чүфэний хажууд нэг хөгшин ч бас инээмсэглэн зогсож байлаа. Тэр хөгшин гүнцэнхэр дээл өмсөж нисдэг дэвүүр барьж байсан ба биеэс нь бүдэг гэрэл цацарч маш хүчтэй авраа ялгарч байсан юм.
Сурагч Ли Занчин Азуре Дарагон сургуулийн 22 дугаар захирал үүсгэн байгуулагчид мэхийн ёслий. Яг энэ үед Ли Занчины догдолсноосоо болж чичирсэн бие нь түргхэн гэгч нь газар сөхрөөд Азуре Дарагон Зенрэнд мөргөлөө. Харин 6 хамгаалагч настан болон бусад настангууд сурагчид харсан зүйлдээ итгэж өгөлгүй зүүдэлж байгаа мэт мэлгөлрөн зогсож байгаад гэнэт ухаан орсон мэт газар сөхрөн Азуре Дарагон Зенрэнд мөргөлөө. Бүгдээрээ босцгоо, тайван байж болно. Гэт Азуре Дарагон Зенрэн огтхонч бардам зан гаргалгүй тэднийг босголоо. Дараагаар нь Азуре Дарагон Зенрэн тэдэнд мөн чанарын нуурын аж тус болон яаж бэлтгэл хийх талаар зааварчилгаа өглөө. Мөн чанарын нуур тэдний хүчийг хурдан нэмнэ гэхийг мэдсэн тэд маш ихээр баярлцгаалаа. Ялангуяа Ли Занчин. Тэр давшгүй даваа тэнгэрийн төвшөнд орох итгэл найдвартай болсон юм. Гэхдээ хинч Азуре Дарагон Зенрэнийг яагаад одоо болтол амьд байгаа, яагаад энд хэдэн 10,000 арга яснууд байгааг асууж зүрхэлсэнгүй. Азуре Дарагон Зенрэн өөрөө хэлэхээс нааш тэдэнд асуух зориг байхгүй байсан юм. Орчин тогоо танилцсны дараа Ли Занчин болон бусд нь Азуре Дарагон сургуулийн чухал зүйлсийг бүгдийг мянган яс оршуулгын газар руу зөөлөө. Бас хэр удаан энд байхаа мэдэхгүй болохоор асар хэмжээний хоол хүнс зөөс юм. Ли Занчин тэр хэдийг зохицуулалтаа хийгээд завгүй байхад Азуре Дарагон Зенрэн Чүфэнийг дуудаад ингэж хэллээ. Чүфэн, биехэн байдлаас болж би мянган яс оршуулгын газраас гарч чадахгүй болохоор чамд тусалж чадахгүй. Гэхдээ чамд өгөх бэлэг байна. Магадгүй аюул тулгарсан үед аминд ч н орох байх. Үгээ хэлж дуусаад Азуре Дарагон Зенрэн Чүфэний духруу хурууга чиглүүлэх үед Чүфэний хоёр нүд нь сэргэж үгээр илэрхийлхэн аргагүй баярлсан юм. Учир нь Азуре Дарагон Зенрэн түүнд асар хүчтэй бие хүчрхэгжүүлэх тулааны техник өгсөн юм. Энэ техникийн зэрэглэл нь тодорхойгүй байсан ч гэлээ сурах аргаас нь л харахад хаант тэнгэр техникээс илүү хүчрхэг техник байв. Миний бүтээж байсан техникүүдээс хамгийн шилдэг нь энэ. Бас сурахад хамгийн хэцүү. Энэ бол агаар дээр алхах чадвартай техник. Гэхдээ энгийн техникээс ялгаатай нь биеийн хүчээр агаар дээр алхдаггүй. Харин өөрийн техникийн хүчээр нисдэг. Энэ техник 9-р зэрэглэл рүү дөхөж байгаа болохоор 8-9-2-ын дундал байгаа. Энэ тэвд байгаа цор ганц 8-р зэрэглэлийн техник биш ч гэлээ. Миний бүтээж чадах хамгийн хүчрхэг техник. Хангалттай санагдаагүй болохоор нь би зэрэглэл өгөөгүйгээс гадна хүнд өвлүүлж үлдээгээгүй. Гэхдээ чи энэ техникийг бүрэн сурчих юм бол гарцаагүй амьд ч н орох болно. Энэ техникийг сурчсан байхад чамайг барьж чадах хүн барагтаа байхгүй болно. Гэж Азуре Дарагон Зенрэн нухацтайгаар хэллээ. Өвгдээдсэ энэ техникт нэр байгаа юу? Чүфэнч энэ техникийн нууцлаг байдлыг ерөнхийдөө ойлгосон юм. Яг л Азуре Дарагон Зенрэнийг хэлсэн шиг энэ бол ер бусын тулааны техник. Хаант тэнгэр техниктэй харьцуулшгүй тийм л ер бусын техник. Чүфэний асуултыг сонссон Азуре Дарагон Зенрэн хөнгөн инээмсэглээд ингэж хэллээ. 9 тэнгэрээр дүүлэх лөө. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 306 дугаар анги. Цэвдэг сэтгэлтэй аав. Овгийнхан Ли Занчин болон бусдыг байршуулчихад Чүфэн сургуулиас галуулаан шувуу хотын зүг хөдөллөө. Тэнд түүний орхиж болохгүй үзэсгэлэнтэй Сууров Сумэй эгч дүүс байгаа. Галуулаан шувуу хотод ирснийхэн дараа Чүфэн хурц сүнсний хүчээр саарл нөмрөгт ертөнц бүтээгчийн тавьсан сүнсний тойрог байгааг мэдэрсэн ба галуулаан шувуу хотод маш олон гадны хүмүүс байгааг ч мэдрэв. Энэ бүхнийг анзаарсан Чүфэн энд өрх байгаа байх гэж бодсон ч эгч дүү хоёрыг аврахын тулд аюулыг үл хайхран өрхөнд нь орох ёстой. Чүфэн нууцаар галуулаан шувуу хотод нэвтрээд Сууров Сумэй хоёрын гэрлүү явсан ч тэд байсангүй.
Чүфэн өөрийн ирэхгүй санаа зовж Суухэний ордон руу нууцаар нэвтэрч юу болоод байгааг мэдхээр шийдэв. Чүфэний гадарласнаар Суухэний ордонд орвоогүй юу Суухэныг зочид дагуулan орж ирж байгааг харсан юм. Тэр зочдын нэг нь Лингюн сургуулийн Саарл нөмрөгт ертөнц бүтээгч. Харин нөгөө хоёр нь хөгшчүүд байсан юм. Нэг нь бэхмэт хар үстэй, нөгөөх нь цас мэт цагаан үстэй харагдана. Тэд бол Лингюн сургуулийн 12 хамгаалагчдын хоёр нь байлаа. Лингюн сургуулийнхаа ямар зээл гаргахыг чинь харъя л да. Гэдэг Чүфэн авраага далдлаад байдлыг ажиглан суулаа. Ноёдоо сууцгаано. Танхимд орж ирснийхэн дараа Суухэн яг л зарц шиг аашилж Лингюн сургуулаас ирсэн 3 хөгшөнд цаа аяглангаа ахин дахин бөхийж байв. Энэ үед л Чүфэн энэ гал улаан шувуу хотын захирагч дээд зэрэглэлийн бөхс долоох чадвартай ухаарсан юм. Хотын захирагч Суухэн, таны хэлсэн зүйл худал болж таарсан. Чүфэн танаа хоёр охинд хайртай болохоор үхэх байсан ч тэдний төлөө ирнэ гэсэн. Гэтэл яагаад өчнөө хоног болчиход байхад Чүфэнээс сураг байдгүй лээ? Гэж цагаан үстэй хөгшин асуув. Энэ магадгүй Чүфэн тэдэнд хайргүй болохоор Азурын нутгаас тэднийг орхиод явчихсан байх. Гэж Суухэн инээмсэглэн хэллээ. Тэгвэл хоёр охин чинь ёстой л буруу хүндээ дурлаж дээ. Чүфэн ирэх юм бол үхлээ ирж байгаагаас ялгаагүй. Хотын захирагч Суухэн хоёр охин чинь ховор үзэгслэн гоо байж Чүфэнд дурлж ил байдаг. Одоо хүртэл түүний тал зогсно гэж зөрүүдэлсээр байна. Ганц энэ асуудал танай суу овгийн ирээдүйд хүн дээр нөлөөлнө дөө. Цэлийн хунтайжийн ордны захирагч Чүфэнтэй холбоотой хүн бүрийг ал гэж тушаасан шүү дээ. Гэж хар үстэй хөгшин хэллээ. Эрхэм үдэ. Энэ тэдний үгийг сонссон Суухэн хөмсгөө зангидан юу гэж хэлэхээ мэдэхгүй зогслоо. Хөөе. Хотын захирагч Суухэн айх хэрэггүй дээ. Надад хоёр охиныг чинь аврах арга байна. Гэж хар үстэй хөгшин инээмсэглэн хэлв. Эрхмээ, юу юм? Суухэн ч даруйхан асуулаа. Лингюн сургуулийн 3 хүн Цэлийн хунтайжийн ордонтой дотн харилцаатайгаас гадна маш хүчирхэг болохоор Суухэн тэдэнтэй тэрсэлдэх нь бэтгий хэл өгч хэлж чадахгүй байв. Суухэний айсан царайг харсан хар үстэй хөгшин ингэж хэллээ. Чамд төвгүүдсэн хүмүүс бол хоёр охин чинь. Бас чамайг аварч чадах хүмүүс бол хоёр охин чинь. Нуулгүй хэлэхэд манай Лингюн сургуулийн эрхэм ертөнц бүтээгч одоо хүртэл хүнтэй суугаагүй байгаа. Гэхдээ тэр хоёр охинд чинь анхны харцаар дурлсан. Хэрвээ хоёр охиноо түүнтэй гэрлүүлэх юм бол хэн танай суу овогт муу санаарах юм? Гэж хар үстэй хөгшин хэллээ. Тийм шүү. Цэлийн хунтайжийн ордны Саарл нөмрөгт ертөнц бүтээгч гинт алга болчихсон гэсэн. Түүний талаар ямар ч мэдээ байхгүй болохоор тэр бараг өгсөн байх. Тиймээс Азурын нутаг дотор ганц манай сургуульд л Саарл нөмрөгтэй ертөнц бүтээгч байгаа. Цэлийн хунтайжийн ордныхан хүртэл түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Суухэн, чи хоёр охиноо түүнтэй гэрлүүлэх юм бол танай суу овог ирээдүйд маш хүчирхэг болно. Гэж цагаан үстэй хөгшин давс нэмлээ. Эрхэм ертөнц бүтээгч та үнэхээр миний хоёр охинтой гэрлэмээр байгаа мó? Суухын хүртэл маш ихээр цочордов. Тийм ээ. Хотын захирагч Суухын. Хэрвээ хоёр охиноо надад өгөх юм бол би чамд яасан ч муу хандахгүй. Саарл нөмрөгт ертөнц бүтээгч хэд догдолсноосоо болоод ч тэрв нөмөргөө авах үед харахын аргагүй царай муутай төрөх гарч ирлээ. Энэ хөгшнийг үнэхээр царай муутай гэгтэж багдана. Монхор хамар гурвалжилсан нүд, холуу шиг толгой, сэвхтэй нүүр, бүр халдсан. Саарл нөмрөгт ертөнц бүтээгчийн царайг харсан Суухэнч гүнзгий амьсгаа авлаа. Тэр анх удаага л ийм үзлийн царайтай хөгшин харсан юм. Гэвч түүний онцгой эрх мэдэл, хүч чадал, ард талыг бодсон даруйда цочирдсан царайгаа далдлан инээмсэглэн ингэж хэллээ. Охтуудаа танд өгөх нь ганц миний биш, суу овгийн овг дээдсүүдэд хүртэл нэр төрийн хэрэг байх болно. Гэд Суухэн өрөөнөөс гарч хав.
Сүүхэнийг гараа дудаагүй байхад цагаан үстэй хөгшин саарал нөмрөгт ертөнц бүтээгчид ингэж хэллээ. Эрхмээ, та үнэхээр эгчдүү хоёртой гэрлэх гэж байгаа юм уу? Сургуулийн захирал Цэлийн хунтайжийн ордны захирагч хоёр Чүфэнээс холбоогоо таслаагүй хүн бүрийг ална гэсэн шүү дээ. Чи намайг мэдэхгүй байж болох ч би сургуулийн захирлыг мэдэхгүй байна гэж байхгүй үстэй. Сөрөө сумэ хоёр үнэхээр ховор төрөх үзэсгэлэн гоо. Тэр хоёртой дүүцэх ганц хүн бол хаш бүсгүн сургуулийн ян руу юу. Ийм үзэсгэлэнтэй охтыг шууд алжихул хайран шүү дээ. Алхаас өмнө сайхан амтлаад авсан нь дээр үстэй. Сүүхэн тэднийг авч ирэх үед миний өрөөрөө аваад ирээрэй. Та хоёр ч бас цуг ирж сайхан амтлаад ав. Гэж саарал нөмрөгт ертөнц бүтээгч хорон гихч нь инээмсэглэлээ. Баярлалаа танд. ертөнц бүтээгчийн үгийг сонссон хоёр хөгшин ч маш ихээр баярлаж ёрын инээмсэглэл тодруулав. Сөрөө сумэ хоёрыг амталж байна гэж төсөөлөхдөө идэл тэдний доодох нь хариу үйлдэл үзүүлж байлаа. Навшнууд, хорвон донтой хөгшин миний сөрөө сумэ хоёрт санаарах нь гинэ. Удахгүй та нарыг болгоод өгнө гайгүй. Болонд нуугдж байсан Чүфэн бүгдийг харж сонссон болохоор гарынхан ясыг дууртал гараа атгав. Бас тэр мө Сүүхэн жинхэнэ адгийн амтан. Чүфэн чи заавал тэр Сүүхэнийг алах ёстой шүү. Үгүй бол тэр ахаад Сөрөө сумэ хоёрыг хурахгүй хинч мэдэхгүй. Гэж ээгийн жижигхэн царайнд уур хилэн тодорч шүдээ зуулаа. Тэр үнэхээр Сүүхэнийг төрсөн хоёр охиноо ингэж зарж байгааг харж тэсэхгүй байсан юм. Санаа бүзөвөө. Эндээс хинч амьд гарахгүй. Ээги түнд сануулаагүй байсан ч Чүфэн аль хэдийн Сүүхэнийг алах хүмүүсийн тоонд оруулчихсан байв. Сүүхэн ч ажлаа хурдан гүйцэлдүүлж мөд удалгүй хаалттай хаалга эргэн нээгдэх үед Сүүхэн шидэмгий царай гарган орж ирлээ. Түүний хойно хоёр үзэгсэлэнтэй бүсгүй дагаж байсан нь Сөрөө сумэй байсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.